Сайн байцгаана өрхөм хүндэт үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилээ. Японд Монгол иргэдийн нэгдсэн холбооноос эрхлэн бэлтгэдэг цаг үеийн мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн товч агуулгатай танилцсан. Нэг сар орчмын дараа Токио Олимп нээлттэй хийн. Үндэсний бичгтэн Монгол бичгийн уралдаан зарлалаа. 3 дугаар цахилгаан баякны түрээсийн үйлчилгээг энэ сараас эхлүүлэхээр болсон байна. Pfizer вакцины 12-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой боллоо. Нэг сар орчмын дараа нээлттэй хийх Токио Олимп, Параолимпийн эргэн тойронд өрнөж буй сүүлийн үеийн мэдээллүүдээс хүргэе. Токио Олимп, Параолимпийн зохион байгуулах хороо болон тамирчдад сайн дураараа туслахаар 80,000 орчим хүн бүртгүүлсэн байна. Үүнээс 10,000-аас дээш хүн нь ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм байна. Энэ нь Олимпийн зохион байгуулах хорооны өмнөх ерөнхийлөгч Моригийн эмэгтэйчүүдийг шүүмжилсэн асуудал болон шинэ коронавирусын тархалт, Олимпийн нэг жилээр хойшилсан асуудал, мөн орчны өөрчлөлт зэрэг олон шалтгаанаас болсон байна. Токио Олимп, Параолимпийн зохион байгуулалтанд сайн дурын ажилчдыг оролцуулаад нийт 300 орчим мянган хүн оролцох төлөвлөгөөтэй байгааг нь. Үүнээс гадна тамирчдын бэлтгэл хангуулж байрлуулах 102 газар хүлээн авахаас татгалзаад байгаа юм байна. Олимпиад Япон улсыг төлөөлөн оролцох баг тамирчид болон холбогдох 1600 орчим хүмүүсийг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн коронавирусын вакцинд хамруулж эхлэв байна. Токио Олимп хойш төгснөөс хойш Австралийн софтболын анхны тамирчид өнгөрсөн сарын 31-ний өдөр 30-аад хүний бүрэлдэхүүнтэй 1 сар хагасын хугацаатай урьдчилсан бэлтгэл хангаар Япон улсад хүрэлцэн ирлээ. Тэд бүгд вакцинд хамрагдсан бөгөөд бэлтгэлийн хугацаанд өдөр бүр PCR шинжилгээнд хамрагдан бэлтгэлийн талбай болон байрлах газрын хооронд л зөвхөн зорчих юм байна. Үүнээс эхлэн Олимпийн урьдчилсан бэлтгэлд хийхээр олон улсын баг тамирчид төлөвлөгөөний дагуу Япон улсад ирэх бөгөөд Монгол улсын баг тамирчид Осака хотын Изуми Сано 100 апргийн Уганда хотын тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарахаар болсон байна. Угандагийн Поксын баг тамирчид энэ сарын 16-ны өдөр ирэхээр төлөвлөгөө гаргасан байна. Токио Олимп, Параолимпийн үеэр амьд тоглолт ивент зэргийг 35,000 м2 бүхий Токио хотын төвд байрлах Йойоги цэцэрлэгт хүрээлэнд 50 тэрбум йенээр зохион байгуулахаар шийдвэрлсэн. Тэгвэл 1600 үзэгчдийн суудлыг коронавирусын тархалтыг багасгах үүднээс 50% болгон бууруулсан ба үзэгчдийн дац хэтэргүй байх тал дээр ч мөн анхаарч ажиллах юм байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд 520 инчин дэлгэц байршуулж Олимпийн үйл ажиллагааг шууд дамжуулахаас гадна архи согтуурал хундааг хориглон үзэгчдийн амралтанд зайруулсан талбай гаргах ба жижиг дунд худалдааг зохион байгуулах аж. Дараагийн мэдээ. Японд Монгол иргэдийн нэгдсэн холбооноос ардын хувьсгалын 100 жил улсын их баяр наадмыг өгтөн Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Япон улсад ажиллаж амьдарч буй нийт Монгол иргэдийнхээ дунд Монгол бичгийн уралдаан зарлалаа. Уг мэдээлэлд анхаарлаа хандуулна. Тулгар төрийн 2230 жил, их Монгол улс байгуулагдсны 815 жил, ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмын ойг өгтөн Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичгтэн уралдааныг Японд Монгол иргэдийн нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа юм а. Уралдаанд их зохиолч Бямбаринчны Монгол ил шүлгийн эхний 4 мөрийг Монгол бичгийн гар бичмэлээр бичиж бүтээлээ 6 дугаар сарын 30-ны хүртэл шуудангаар илгээж оролцгаажээ. 3 насны ангилаар бүтээл хүлээж авч шалгаруулах бөгөөд бага буюу 18 хүртэл нас, дунд буюу 12-оос 18 хүртэл нас, насанд хүрэгчид буюу 18 наснаас дээш гэсэн ангилалтаа оролцох юм а. Цаасны хэмжээ нь А4, бичиг хэрэглэсэн чөлөөтэй бөгөөд баруун доод болонд нь овг нэрээ бичсэн байх хэрэгтэй. Уралдаанд Япон улсад оршин сууж буй нийт Монгол иргэдийг хамрах бөгөөд бүтээлээ илгээхээс өмнө оролцогчдын бүртгэлд онлайнаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэлийг Японд Монгол иргэдийн нэгдсэн холбооны Facebook хуудасаар илгээх боломжтой. Ингээд эх сарын 9-ний өдөр шагналт байрыг зарлаж тус холбооны байран дээр шагнал гардуулах ёс сурталчилгын арга хэмжээ болох юм. Айчамбийн Касугая хотод 6 сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн 3 дугуйт цахилгаан баякийг түрээсийн үйлчилгээнд гаргахаар болсон байна. Хэрвээ та жолооны өмнөхтэй бол уг түрээсийн үйлчилгээг 8 сарын сүүл хүртэл үн төлбөргүйгээр авах боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Касугая Go, Docomo Bike Share Future гэсэн 3 компани энэ сарын 7-ны өдрөөс шинэ төрлийн 3 дугуйт цахилгаан баякийг Айчамбиас эхлэн түрээсэнд нэвтрүүлгээр болсон байна. Уг байк нь 30 км/цаг хүртэл хурдлах чадвартай бөгөөд олон тулгуур жолоодлагын системд суйрлагдсан ба 2 дугуйт байкнаас илүү аюулгүй механизмтай тул өндөр настай хүмүүс ч хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Энэ нь мөн коронавирусын үед хүмүүсийн нийтийн тээврээс бусад тээврийн хэрэгсэлд анхаарлаа хандуулж буйтай холбоотойгоор гарч ирсэн шинэ төрөл хэмээн үйлдвэрлэгчид нь дурдж байна.
Захилгаан хөдөлгөөртэй тул ажил болон аялал зугаалга гэх бүх төрлийн зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд одоогийн байдлаар JR Качигава метроны буудалд 10 ширхэг байршуулад байгаа аж. Хамтрагч компаниуд нь энэ удаад бүс нутгийн хөгжлийг дэмжиж байгаа бөгөөд Kasugai Go гэв захиалгын аппликейшнд жолооны үнэмлэх болон бусад мэдээлэл оруулан бүртгүүлснээр нэг удаад 72 цаг хүртэлх хугацаагаар 8 сарын сүүл хүртэл үн төлбөргүйгээр ашиглах боломжтой болсон юм байна. Уг туршилтын хугацаа дуусны дараа зах зээлийн нэрэлтэнд тохирсон тусгай төлбөртөөгөөр түрээсийн үйлчилгээнд Япон орон даяар шат дараалттай нэвтрүүлэхээр болсон байна. Япон улсын эрүүл мэндийн хөдөлмөр халамжийн яам Pfizer компани вакцинд 12-аас 15 насны хүүхдүүдийг хамруулах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн хүртэл 16-аас дээш насны иргэдийг уг вакцинд хамруулж байсан. Тэгвэл Pfizer компани Америкийн нэгдсэн улсад 12-аас 15 насны хооронд явуулсан эмнэлэг зүйн туршилтаар Pfizer вакцины тус насныханд үр дүнтэй бөгөөд аюулгүй болох нь батлагдсан. Тиймээс эрүүл мэндийн хөдөлмөр халамжийн яамнаас вакцинд хамруулах иргэдийн насны хязгаарыг өргөжүүлэн өөрчлөлт оруулж 15-аас доош насныхныг вакцинжуулахад эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай ажээ. Мөн энгийн иргэдийг вакцинд хамруулах бичиг энэ сарын 1-ний өдрөөс шуудангаар тараагдаж эхлэх байгаа бөгөөд эх сарын дундаас хуваарийн дагуу вакцинжуулалтыг эхлэх болсон байна. Хэрвээ та хизээ вакцинжуулалтанд хамрагдахаа мэдхийг хүсвэл вебсайтаар зочлон лавлах боломжтой. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн зарим мэдээний товчид анхаарлаа хандуулна. Эх 7 дугаар сард эхлэх Токиогийн Олимпийн бамбар Японы муж хотуудад айлчлан зочилсоор байна. Олимпийн бамбар 3 дугаар сарын 25-нд Фукушима хотоос гараагаа эхэлсэн. Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод 7 дугаар сарын 23-нд Токио хотод хүрч Олимпийн наадам дуустал Токиод мандах болно. Энэ сарын 23-нд Олимпийн бамбар Тоттори мужийн Тоттори хотод очиж бамбарын вулканд Тоттори Жохоку ахлах сургуулийн багш сумо бүхийн дасгалжуулагч Ган Төгс оролцлоо. Тэрээр Тоттори Жохоку сургуулийн багийг бүх Японы авраг шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж нэрийг нь Япон улс даяар мандуулж байгаа. Мөн Монгол улсын нэрийн өмнөөс сумо бүхийн дэлхийн болон Азийн аврагын тэмцээнд оролцож байсан нь ийхүү үнэлэгджээ. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын байран дээр болон их сургуулиудад шинэ коронавирусын вакцинжуулалт эхлүүлэхээр болсныг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Катао Камбогио мэдгдлээ. Өндөр насны вакцинжуулалт эрт дууссан. Орон нутгийн засаг захиргаанууд ажил дээр болон их сургуулиуд дээр вакцинжуулалтыг өөрсдийн шийдвэрээр шууд эхлүүлэх боломжтой гинэ. Тэрээр вакцинжуулалтанд модерн вакциныг ашиглахыг мэдэгдээд өндөр наснуудын вакцинжуулалтын үйл явцад саад болохгүй үүднээс ажил дээр болон их сургууль дээр вакцинжуулалт хийхээр болсныг мэдэгдлээ. Сонсголгүй иргэд ямар нэг үйлчилгээг уцаар авахд нэг хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ оны 7 сараас эдгээр иргэдэд зориулсан 365 хоногийн 24 цагийн үйлчилгээтэй орчуулагчийн үйлчилгээг бий болгохоор болсон байна. Сонсголгүй иргэд орчуулагчтай онлайнаар холбогдож дүрсээ харан ярилцсан, харин орчуулагч иргэний үйлчилгээг авахыг хүссэн газартай уцаар холбогдсон орчуулгын үйлчилгээг үзүүлэх аж. Ерөнхий сайд Суга Ёшихидэ үүнтэй холбоотойгоор суурин утасны төлбөрийг 7 янаар бууруулах болсон байна. Энэхүү үйлчилгээг мөн ард иргэдэд сурталчилан таниулах үүднээс тараах материалуудыг бэлтгэн түгээж эхэлжээ. Багш нарын сурагчдад үзүүлэх ёс суртахуунгүй бэлгийн дарамтын шинжтэй үйлдэлийг арилгах тухай хуулийг өнгөрсөн сарын 28-ны өдөр Япон улсын хууль зүйн зөвлөхийн танхимын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй багшийн үйл ажиллагааны тухай хуулиар бол хүүхэд сурагчдад бэлгийн дарамт үзүүлсэн багшид сахилгын шийтгэл гаргаж багшлах эрхийн үнэмлэхийг хураадаг. Гэвч 3 жилийн дараа багшлах эрхийн үнэмлэхээ буцаан авах боломжтой болдог. Харин шинэ хуулиар 3 жилийн дараа үнэмлэхийг буцаан сэргээх эсхийг хот аймаг, орон нутгийн салбар боловсролын зөвлөлөөр хэлэлцэж шийдэг байхаар болгожээ. Ингэснээр салбар боловсролын зөвлөл дэх шалгалтын хорооны шийдвэрээр багшлах эрхийн үнэмлэхийг ахин олгох олохгүй талаар тохиролцсон шийдэх аж. Мөн хүүхэд сурагчдын садар саманд дуруу татсан ийм хэргийн үйлдэл хийсэн багш нарын мэдээллийн санг улсын хэмжээнд нэгтгэн зэгцэлгээр болсон байна. Дан ганц багш гэлбээ хүүхэдтэй холбоотой ажил мэргэжилтэй хүмүүсийн мэдээллийн санг зэгцэл нягталж садар саман үйлдэл гаргасан уг гэмт хэрэгтэй холбогдсон түүхийг нээлттэй болгож лавлгаа гаргах боломжтой болгох талаар хэлэлцэж байгаа ажээ. Хүүхэд сурагчдын садар саман дуруу татсан бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаас сахилгын шийтгэл хүлээсэн багш нарын тоо нэмэгцээр байгаа бөгөөд 2019 оны байдлаар 273 хүн уг хэрэгт холбогдсон нь өнгөрсөндөө харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна.
Шинэ хууль батлагснаар боловсрол, соёл, спорт шинжилгээ ухааны яам уг хуулийн хүрээнд тодорхой зорилттой ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээ хэлсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 өдрийн ээлжид мэдээллээрээ иргэн уулзцгаая. Түр баяртай.